Сайн байцгаана уу? Өнөөдөр бид Bello's Ice Cream-ийн бүх нүкийг эвлүүлэх болно. Тэгингээ охин бид хоёр хамтдаа хөвгөлтэй яриа өрнүүлнэ. Бэлэн үү инэрлээ? Бэлэн. За, эхэлцгээе. За, задлахтаа бэлэн үү? Бэлэн. Гой сонирхолтой байна уу? За, задал. Уа! За, энэ хэрэглэх тоон нь хоёрын хийх бүх нүкийн хэрэглэлд нэ. Наалт. За, урчлагаа. За, энэ бол 14 нэмэх юм байна. Гэтэ зүгээрээ хоёулаа хамтдаа хийж чадна. За, энэ болохоор бас сэтэр зүйлс нэ. За, бид хоёр бүгдийг нь гаргаад тавьчихсан чинь ийм олон хатангууд байна. За, тэгээд хамгийн түрүүнд хоёр намнаасаа зааварчлагыг нь хараад эхнээс нь ахуулаад хийгээд эхлэе. За, ихний бүрдэл бэлэн болсон. Энэ юу юунууд байна нөхөн? Жоохон элсэн чихэр тавган дээр жоохон нэг бичээ юм тавьсан. Тэгээд тэр нэг ууттай юм л ах шиг байна. Хөрх юм а тий. За. Нөхөн гой сонирхолтой санагдаж байна уу? Юу нөлөө гоё гэдэг вэ? Жижигхэн хөөрхөн надад хөөрхөн гоё санагдав. Нэгдүгтэй санагдаад байдаг гэж аа? Нөхөн нэрээ тэгж ярьдаг байсан шүү дээ. Бэкритэй болноо гэж ярьдаг байсан. Тий. Тэгсэн чинь тэр нь өөрчлөгдсөн үү? Тий. Одоо юу болсон бэ? Багш болохыг хүсдэг. Бага ангийн багш уу? Нөхөн өөрхөн багштай хайртай юу? Хайртай. Багш амар гоё зүйлэн ханддаг юм уу? Тий. Өөр юм гоё гэдэг вэ? Гоё хичээл заадаг. Хор гоё. Ээж нас багтаа багш болох гэсэн хөвчлээ. Маш удаан багш болно гэж ярьдаг байсан. Тэгээ ээж нь юу нь гоё гэдэг байсан гэж бодож юм нөхөн. Мэдгүй. Ээж нь гоё санагддаг байсан зүйл нь самбар дээр шохоогоор бичих. Хамгийн гоё санагддаг байсан шүү дээ нөхөн. Тийм үү. Яг хөвчлээ байна уу? Тий. Самбар дээр шохоогоор юм бичих нь хамгийн гоё юм шиг тэр үед амар санагддаг байж лээ. Тэгээ дандаа багш болно гэж ярьдаг байсан. Гэтэ миний охин бэкритэй болно гэдэг нь бүр болцсон уу? Бүр болоогүй те. Одоо ч болмоор л байгаа л та. За, ихний том бүрдэл, дараагийн жижигдүү бүрдэл хоёрыг хийж гэрээ. Одоо бидний дараагийн ажил боёо. Энэ гоё юм хийх. За, уушаа. Энийг зоогоорой. Энд зоо. За тэгээд манай Bello's Ice Cream Shop боллоо.